Хөтөлбөр үргэлжилж байгаа үзэгчтэй манай өнөөдрийн зочин студид маань хүрэлцэн ирсэн байна. Сайн байна уу? Сайн байна уу? За өнөөдрийнхөө зочныг та бүхэндээ танилцуулъя. Өнөөдөр манай зочноор соёл урлагийн сургуулийн бүжгийн урлагийн сургуулийн 2 дугаар курсын оюутан Оюун сайхан бидэнтэй ярилцахаар хүрэлцэн ирсэн байна. За өдрийн минь юуны өмнө үзэгчдийн өдрийн мэндийг хүргэе. За намайг Ойд Өвсөрөнгийн Оюун сайхан гэдэг. Би Өвөр Хангай аймгийн Бүрт сумын ерөнхий боловсролын сургуулийг төгсөөд Монгол улсын соёл урлагийн сургуулийн бүжгийн урлагийн сургуульд элсэж орсон. За тэгээд энэ жил 20 дугаар дамжаанд суралцах гэж байна. За бүжгийн урлаг гэдэг ихлээр угаасаа тэгэл Монгол артын бүжиг гэл маш олон төрлийн бүжгүүд байгаа. Ер нь ямар чиглэлээр нь төлхөө сонирхож хичээлдэг? За миний хувьд бол багасаа л яг Монгол артын бүжигтэй л хайртай байсан. Тэгээд тэр чиглэлээрээ суралцж байгаа. Тэгээд чадвараар нь бас цэнгэнт бүжиг, за тэгээд сонгодог бүжиг бас суралцдаг. За одоо ер нь бүжгийн урлагийн одоо яг мэрэгчлэрийн сонгосон юм чинь мэдээж багасаа л бүжиг хэрэгжүүлсэн байгаа. Тэгээд яг анх энэ бүжгийн урлагтай тэр дундаа Монгол ардын бүжигтэй хизээ яаж танилцаж хэрхэн холбогдчихээ те бага наснаас эхлээд ярил л да. За миний хувьд болохоор би цэцэрлэгт явж үзээгүй. Шууд сургуульд орсон. За тэгээд тэр хугацаанд гэртээ байх үедээ манай гэрийн зурагтаар Монгол хаттын бүжгэн жүжиг айгүй их тавтаж гардаг байсан. Тэгээд тэрийг үзээд нэг ийм урлаг байдаг юм байна да гэд энэ бол багадаа яг анх тэгж харж исэн. За тэгээд тэрнээс хойш ер нь тэгээд ер нь айгүй хөдөлгөөнтэй хүүхэд байсан учраас тэгээд янз бүрийн бүжгийн хөдөлгөөн ч юм уу хийж үзэх тохиолдол их байсан. За тэгээд сургуульд ороод нэгдүгээр ангид байхад манай сургуулийн дуу хөгжмийн багш Дайрам багш маань миний авьяасыг олж илрүүлсэн гэх юм уу. Ер нь бол намайг ер нь хүүхдтэй ингээд тус бүрчлээ ингээд одоо авьяастай хүүхэд хайж исэн. Тэгээд миний гарыг барьж үзээд тэгээд миний бие ингээд харсан. Тэгээд хөдөлгөөн хийлгэж үзсэн. Одоо айгүй сул биетэй юм байна. Гоё чөлөөтэй хүүхэд байна. За ингээд ер нь ингээд цааштай ингээд юм зааж сургая гэд. Тэгээд ер нь бол надад дуулахыг заасан, бүжиглэхийг заасан. Их чухал хүн байх нь шүү тий. Тэгээд анхны гарааг тавьж өгсөн байна тий. Багасаа ер нь тэгэхэд гэр бүлийнх нь ер нь бүжиглэхт нь хэр хүлээж авдаг. Тэгээд гэрт нь ер нь өөр бүжиглдэг хүн байна уу? Өөр бүжиглдэг хүн бол байхгүй. Тийм. Би ч ер нь гэртээ ганцаараа толны өмнө ер нь бол манай гэрийнхэн маш сайн дэмждэг. Ер нь бол бүр багаас л тэгэл дэмждэг байсан. Тэгээд аяж тийшээ тэмцээн уралдаанд явхад бол ээж дандаа хамт явдаг байсан. Тэгэл багштайгаа яг өөрөө нийлүүлээд гэдэг шиг тэмцээн маш олон тэмцээнд явдаг байсан. Багш нь тэгвэл гар дээрээ бөмбөрүүлээд бүжигчин болгож гисгсэн байна шүү дээ тий. Багтаа ер нь ямар хөө тэмцээнүүдэд орж ие бас өөрийнхөө дурсамжуудаас яриач. За багтаа хамгийн анх 2 дугаар ангитан анхны тэмцээнд орж исэн. За тэр тэмцээн болохоор жоохон байх үед яаж бэлдэж орсноос сандгүй. Гэхдээ яг тайзан дээр яг гарч ирсэн нь бол айгүй тод сандаг. Ингээд айгүй тийм хурц гэрэлтэй тэгээд ерөөсөө үзэгчэд харагдахгүй би одоо жоохон гайхажсэн тэр үед хүүхэд байсан болохоор хааны том дэс тий. Тэгэл нэг мэдсэн буугаад ирсэн байсан. За тэгээд дараа нь болохоор 5 дугаар ангитаа дахиад аймгийнхаа тэмцээнд явсан. За тэр тэмцээндээ өөрийнхөө төрөлд болохоор алтан медаль авсан. Тэгээд яг анх удаа шагнал авч үзсэн болохоор тэр үе яг өөрийнхөө шагнал авсан гэдгийг сонсоод яг тэр үедээ яг тийм юусэн ингэ нүд харанхуулж исэн хамгийн сонин. Би өөрөө зэрэгт дүнгээ сонсоод суужсэн болохоор тийм сонин мэдрэмж байдаг. За тэгээд тэрнээс хойш ер нь бол би ер нь чадах юм байна шүү гэж бодоод тэгээд ер нь тэмцээнд одоо хамгийн анх удаа медаль авч ирсэн тэр төрөл нь ямар төрөл байсан бүжгийнхаа? Монгол ардын гоцлол бүжгийн төрөл байсан. Монгол ардын гоцлол. Хөвчлэн гоцлол бүжгээр бүжгэлдэг. За тэгэл 10 жилдээ угаасаа тэгэл маш олон л тэмцээнүүдэд орсон гэдэг тий. Тэгээд яг оюутан болох үед бас хүн маш их зүйл бодогддаг. Маш их зүйл тийм. Үнэхээр энэ мэрэгжилтэй энэ хоббиндээ ингэ дуртай ч гэсэн үнэхээр мэрэгчлээ болох уу болохгүй гэдэг чинь бас айгүй том шийдвэртэй гэр бүлийн хэмж гэсэн нөлөөсөн баг. Тэгээд яг тухайн үед яг л бүжигчин болъё гэж шийдэхэд нөлөөсөн хүн ч юм уу тийм нөлөөсөн зүйл нь юу байсан бэ? Нөлөөсөн зүйл гэх юм бол би ер нь бол аюух анзаарсан л та. Хөдөө сумдад бас те зарим сумд бас багш байдаггүй. Гэхдээ ихэнх сумд бол бүжгийн багш нар байгаа. За би тэгээд ер нь бол одоо бүжгийн урлаг бол айгүй тийм сахилах бат
заадаг. За тэгээд хүмүүс бас нэг төрлийн хүмүүжүүлэх одоо тийм урлаг. За тэгээд ер нь бол ер нь багшуулъя. Би ер нь бүжгийн багшуулаад за дүүнэртээ хүүхдүүдэд за бүжгийн урлаг гэж ийм байдаг юм аа. Энэ урлаг ийм байдаг шүү гэд бүр багаас нь ингээд зааж сургая. Одоо тий хөдөө орон нутагт одоо энэ урлагийг одоо бүр илүү хүүхдүүдийг сайн бэлтгэж сайжруулъя гэж бодсны үндсэнд бол би сургуулаа сонгосон. Ер нь бол Монголын маань үндэсний урлаг тэр дундаа одоо Монгол бие биелэхийний онцлогийн хувьд ер нь ямар санагддаг вэ? Бусад бүжгийн төрлүүдээс юугаараа илүү чамд таалагддаг вэ? За бие биелэхий болохоор Монгол бүжгийн урлагт хамгийн чухал нь. За эрт дээр үеэс одоо өвөг дээдсийн маань аж ахуй одоо зан заншил соёлын өвөрмөц байдал одоо тэр хүмүүсийн маань өдөр тутмын үйл хэрэгээс одоо үүдэлтэй тийм урлаг байгаа. За бие биелэхийг бол ерөнхийдөө нүүдэлчин монголчууд үүссэн цагаас Монгол гэр үүссэн цагаас ер нь энэ урлагийг үүсэлтэй гэж үздэг. За ер нь бол судлаачид хүннүгийн үеэс одоо бүжгийн урлаг үүссэн гэж үздэг. За 12 дугаар зууны одоо Монголын алдарт те одоо монголчуудын бүх үүхтөө хөв соёлыг одоо баталсан одоо илэрхийлдэг одоо юу гэх юм их сурвалж Монголын нууц товч байгаа. За Монголын нууц товчон дээр болохоор бүжгийн талаар ингэж гардаг. Монголчууд сагалгар модыг тойроод өвдөг газрыг өлтөртөл хавирган газрыг халцартал одоо тойрон бүжиг хийж хуримлаваа гэд тийм юу гардаг Монголын нууц товчонд. Тэгэхээр ер нь бол бие биелэхий Монголын бүжгийн урлаг гэдэг үл ер нь аль эрт дээр үеэс л үүсэлтэй байсан байгаа юм. За бие биелэхийний хувьд болохоор баруун монголчууд буюу ойртын одоо олон үндэстэн ястнуудын одоо зан заншлаас үүсэлтэй. За маш олон одоо үндэстэн ястнууд байдаг одоо Загчин, Урианхай, Хотон, Баяд Өөл гэдэг маш олон одоо ястнуудын одоо ястан тус бүрийн одоо тэдний одоо зан заншил гэх юм уу аж ахуй байдлаас шалтгаалаад бас өөр байдаг. За бие биелэхийг бол дотор нь маш олон төрөлтэй. За аж ахуйн зан заншлын за тэгээд аягтай гэх мэт маш олон төрөлтэй. За энэ дундаас дурдах юм бол цацал мөргөл гэж байдаг. За цацлын хувьд бол бид нар одоо эрт дээр үеэсээ одоо тэнгэр бурхандаа тий сүгээ өргөдөг. Тий өргөл мөргөлийн хувьд болохоор монголчууд будны шашныг шүтдэг, бурхандаа мөргөдөг. Одоо тэр аж ахуй одоо тэр юу гэдгийг зан ахуйг харуулсан юм байдаг. За тэгээд баяд биелэхийн дээр бол баядууд 408 цогцтой тий нар зөв тойрч суугаа за тэгээд хормоогоо дэлгээд биегээ биелдэг. Иймэрхүү за. Тэгэл одоо үндэстэн ястнуудын төрөлгээл дотроо маш олон төрөлтэй юм байна шүү. Тэгээд ер нь харахад одоо бие биелэхий чинь биеийн дээд хэсэг одоо мөрцөөж гар их оролцдог. Тэгээд тэд нар бас ингээд яг төдийлөн монгол хүн болгон гэхдээ бас бие биелэхийг хийхэд дөхөн юм бол хүн болгон чадах байх. Гэхдээ ер нь харахад айгүй хэцүү харагдаад байна. Ер нь чиний хувьд анх сурж байхад ч юм уу те хамгийн хэцүү хөдөлгөөн нь ямар хөдөлгөөн байсан бэ? За үндэстэн тус бүрээрээ одоо бие хаялах цэцлэг өөр байдаг учраас тэр бүрийг маш сайн ялгаж суралцах хэрэгтэй. За тэгээд одоо жишээ нь одоо юу гэдгийг одоо те мөр хаялахдаа одоо ингэж хоёрын хооронд ингэж хаялахгүй гэдэг ч юм уу те. Ер нь маш хатуу дигж аягтай байдаг. Ер нь дигж аягаар нь хийвэл илүү гоё харагддаг бах тий. Тийм. За Монголд ардын бие биелэхийтэй холбогдсон баг насныхан талаар ярилцлаа. Сүүлийн үеийн сонин сайхнаас нь сонсъё гэж бодлоо. Оюутан болоод ер нь ямар хөө сэтгэлдтэй байна? Яг мэргэжлээ болгоод мэргэжлийн хичээлүүдийг үзсэн чинь ер нь ямар хөө санагдав? За соёл урлагийн сургуулийн бүжгийн урлагийн сургуульд ороод тэгээд би маш их зүйл сурсан. Ерөнхийдөө бол одоо бүх бүжгийн урлаг гэж юу байдгийг бүгдийг нь өөх дүүхээс нь эхлээд одоо хөлийн зогсолтоос эхлүүлээд бүгдийг нэг нэгэнгүү сурсан. За мэдээж тэгээд анх бол жоохон гайхажсэн гэх юм уу. Манай улсын одоо энэ манай Монголын бүжгийн урлагт ийм том цар хүрээтэй байдгийн байна да гэж одоо маш их зүйлийг сурч ойлгосон. За тэгээд суралцаж байх явцдаа бол
багшийнхаа тоглолтод оролцсон байгаа. За манай сонгодог бүжгийн багш болохоор Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Улаанбаатар театрын гоцлол бүжигчин Норов Банзад хэмээх багш маань байдаг. За энэ багшийнхаа сая 5 сард болсон Тунамл гэдэг бүжгийн тоглолтод ангиараа манай ангийнхан оюутан ангийнхаа оролцсон. За тэгээд энэхүү тоглолтыг болохоор манай Монгол бүжгийн багш Монгол улсын гавьяач жүжигчин бүжиг дэглээч инх гэрэл багш маань найруулсан. Ингээд хичээл ордог 2 багш маань одоо хамтарч хийсэн тоглолтод ингээд оролцсон. За анх удаа тийм том тайзан дээр гарч үзсэн анх удаа. За тэгээд ер нь бол 2 багшаараа маш их бахархах сэтгэл төрсөн. Тэгээд тэр тоглолтыг үзээд оролцсныхаа дараа миний бодсон бодол нь ер нь шав хүн багшаараа их бахархдаг юм байна. Би бол 2 багшаараа маш их бахархсан. Тэгээд би ч гэсэн одоо ингээд ирээдүйд те энэ мэрэгчлээ сайн эзэмшээд мундаг бүжгийн багш болоод эргээд хүүхдүүдэд заагаад явхад одоо тэр олон шавнар хүүхдүүд маань бас надаар эргээд бахархах нь байна. Гээд маш их би ер нь айгүй их зөв мэрэгчлээ сонгосон байна да гэж тэр үед яг тэгж бодсон. Маш том үлгэр дуурайлыг авсан. Тэгээд чиний хувьд ер нь бүжгийн урлагт дурлаж те ингээд бүжгийн урлагаар хичээллээд явахад хамгийн том үлгэр дуурайл авдаг хүн нэг юм байна. Хамгийн том үлгэр дуурайл авдаг хүмүүс бол мэдээж байгаа манай 2 багш маань байгаа. Яг хав. За орчин үед ер нь залуус энэ Монгол бүжиг, Монгол ардын бие биелэхийг ер нь хэр сонирхож байна. Мэргэжил сонголтын үед ч гэсэн хэр их хүүхэд ер нь энэ мэргэжлийг сонгож байгаа болов. За мэргэжил сонголтын үед бол бас тиймч бага биш. Гэтэ тиймч бас их биш. Ер нь бол дундаж. Тэгээд ер нь бол бүжгийн урлагийн сургуульд ороод миний анзаарсан нэг зүйл гэвэл хүмүүс ер нь одоо өөрсдийн одоо энэ үндснийхээ урлаг за зөвхөн бүжиг биш одоо тийм энэ язгуур урлаг одоо дуу хөгжмөө нэг төдийлөн их анхаарахаа болсон мэн гэж би бодсон. Ер нь бол хүүхдүүд томчууд гэлтгүй ер нь бүх хүн. Тэгээд миний бодлоор болохоор одоо энэ монголчуудын одоо энэ миний саяны ярьсан бие биелгээ болохоор одоо энэ бие биелгээг одоо ер нь бол өвөө эмээ ах хичээсээ ингэж суралцаж ингэж явсаар ингэж өдий хүрсэн. Тэгээд энэхүү урлагийг энэхүү ардын язгуур урлагийг маань болохоор одоо өвлөн тээсэн тийм авьяаснууд бол одоо цөөрсөр байгаа. За тийм учраас ер нь бол хүүхэд залуучуудыгаа ер нь бол ялангуяа их нэгэ язгуур урлагаа тий одоо судалж бас тий багсаг зүйл мэддэг байх хэрэгтэй гэж үзэж байна. Тэгээд энэ маань одоо ингэж маш олон ялгаатай энэ бие биелгийн үндэстэй яснуудын маань бие биелгэн одоо ингэж одоо ер нь бол цаг хугацаа өнгөрөх тусам хоорондоо ингэж холилдох ч юм уу тий мартагдах. За тэгээд бие биелгийг хөвчлэн нөгөө нэг икэл хууран дээр тэгээд давшлуур хөгжим дээр хийдэг. Тэнгүү тэр хөгжмийн маань ая аялгүй ер нь мартагдах шинжтэй болсон байсан. Тэгээд тэгэхээр ер нь бол энэ үндснийхээ язгуур урлагийг одоо тий хүндлээд бас мэддэг байх хэрэгтэй. Ер нь бол хүүхэд залуучуудыг тэгж бодож байна. Хэлгээ ах уу. Тэгээ сүүлийн жилүүдэд угаасаа залуучууд гадны соёлд илүү анхаардаг болсон. Гэтэ бас одоо энэ Монгол үндэсний ууламжлал язгуур урлагийг бас орчин үетэйгээ хослуулаад аваа явуул бас их зүгээр санагдаад байгаа. Сүүлийн үед бас энэ чиглэлээр контент хийдэг хүмүүс ч гэсэн нэлээд ихсэн байж харагдсан шүү. За түрүүн бас ярьж байна одоо энэ Монгол үндэсний наадам, үндэсний их баяр наадам гэдэг ч одоо ер нь л яг энэ үндэсний ууламжлалаа монголчуудаараа тий үзэж сонирхох, үндэсний ууламжлалаа танин мэдэх, бусдад тий сурчлан таниулахад маш том үүрэгтэй томоохон баяр наадмууд болдог. Тэгээд энэ жилийн бас гадны жуулчид их байж харагдсан. Тэгээд энэ жилийн наадам бол бас их одоо ам сайтай байсан гэж ер нь хүмүүс ярьж байлээ. Тэгээд энэ жилийн үед бас үндэсний их баяр наадамд оролцсон гэж сонссон. Тэр талаар бидэнтэй хаваалцаач. За энэ жилийн үндэсний их баяр наадам маань болохоор мөнхөд орших Монгол наадам гэдэг тийм нэртэй. За найруулагчаар нь болохоор Монгол улсын урлагийн гавьяа цэцгэлтэн бүжиг дэглээч Баярбаатар багш маань найруулсан. За бүжгийн хүн найруулсан гэдэг утгаараа маш олон бүжигчид одоо энэ наадмын нээлтэд оролцсон. За тэгээд за наадмын нээлтийн тухайд ярих юм бол за хамгийн түрүүнд Чингис хааны иш хөрөг залах ёслол дээр за маш олон одоо ийм хаад хаттын хувцастай бүжигчид гарч ирж бүжиглсэн. За тэр дунд нь би өөрөө байсан.
Тэгээд ер нь бол гадны жуулчид маш их ирсэн байсан. Тэгэхээр одоо тэр хүмүүст те монголчуудын одоо ийм үндэсний энэ хувцас хэрэглэл бүжиг соёл те энэ бүхэн ийм гоё шүү. Бид нар Чингис хааны үр сад шүү гэдгийг илэрхийлж одоо тийм гоё нээлттэй арга хэмжээ болсон. Тэгээ их цэнгэл наадан гэдэг гоё бүжиг хийсэн. За ерөнхий утга агуулга нь бол одоо монголчууд ийм олуулаа, ийм олон ястан одоо ингээд бид нар бүгдээрээ эвтэй байвал хүчтэй гэдгийг илэрхийлж одоо тийм сайхан нээлт болсон. Тэгэл яг энэ жилийн наадам үнэхээр сайхан болж өнгөрсөн. Тэгээд жуулчдын хийсэн одоо Instagram дээр ч юм уу тэгээ бичлэгүүд агиух явж исэн наадам нээлттэй үе юм тэгэхээр та дээр бас их бахархаж гин. Тэгээд энэ жил яалтчгүй бүжигчд ихтэй байсан болохоор үзэж харах юм ихтэй гоё болсон гэж бодож чинь. Тэгээд дүүдээ бас цаашдынх нь урлагийн замналтанд амжилт хүсье. Тэгээд бидний ярилцах хугацаа их богино учраас ер нь нэвтрүүлэг маань нөхөрөөд өндөрлж байна. Нэвтрүүлгийн төгсгөлдөө чи зурагт үзэж байгаа хүмүүстэй зориулаад магадгүй талархсан сэтгэлээ ч юм уу за мөн дээрээс нь бүжгийн урлагийг сонирхож байгаа, мэрэгчлээ болгоё гэж бодож байгаа хүүхдүүдэд зориулаад бас үг хандаж хэлээч гэж. За хэрвээ бүжгийн урлагийг сонгож суралцах гэж байгаа бол маш тууштай байх хэрэгтэй. Тэгээд ер нь чадахгүй гэж айх хэрэггүй, хүн чадахгүй зүйлээ чаддаг болно, алдаанаасаа суралцсан. Тэгээд энэ мэрэгчлийг сонгож орж ирвэл бас их баярлна. За тэгээд ер нь зөвхөн бүжгийн урлаг гэлтгүй ер нь хүмүүс маань, үзэгчид маань ер нь одоо тэ өөрсдөө одоо бидний үүх төв соёл гарал үүслийг эргээд нэг хараад тэ гоё тэр талаараа гоё мэдлэгтэй байгаасаа гэж хүсэж байна. За тэгээд одоо үг дээдсээс уламжилсан одоо энэ сайхан ёс уламжлал, заншил, соёл энэ бүхнийг одоо бид нар л одоо цааш нь түгээж дэлгэрүүлж явах хүмүүс. За тийм учраас хүмүүсийг бас өөрсдийн одоо өв соёлоо бас гоё мэддэг байгаасаа гэж хүсэж. За өнөөдрийн маань зочноор Монголын өв соёл үндэсний язгуур урлагаа тээж яваа залуу үеийн төлөөлөл соёл урлагийн их сургуулийн бүжгийн урлагийн сургуулийн 2 дугаар курсын оюутан оюун сайхан ирж бидэнтэй ярилцлагыг өрнүүллээ. Тэгээд нэвтрүүлгийн маань төгсгөл бидэнд бас мэдчилгээ хүргэнэ гэсэн. За ямар мэдчилгээ хүргэх вэ? За миний хувьд цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулган бүжиг дэглэж Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Ууган баярын дэглэлт за соёлын тэргүүний ажилтан Чинбатын хөгжим онгодын их шиг хэмээх сайхан бүжгээр одоо мэдчилгээ төвшүүлэх болов уу? За ингээд хамтдаа энэхүү гайхалтай бүжгийн мэдчилгээ хүлээж аваад өнөөдрийн маань нэвтрүүлэг өндөрлөж байна. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай үзэгчтэй.